За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд хоёр дахь видео маань эхэлж байна. Энэхүү видеогоор би гишүүнчлийн давуу талын талаар та бүхэндээ танилцуулна гэсэн үг. За ингээд MVR Life компани гишүүн болохын тулд та $590 анхны бүртгэлээ үүсгэн энэхүү $590 чинь $490 нь таны дараа аялах аяллыг чинь хуримтлал гэсэн. Өөрөөр хэлэх юм бол та $100 энэхүү платформын гишүүнчлийн хураамжинд төлчихсөн гэж ойлгож болох нэ. За тэгэхээр энэхүү $100 маань ч гэсэн ялгаа байхгүй бид бүхний аялал жуулчлалын үйлчилгээг хямдруулахад зориулагддаг гэдэг учраас бид нар ямар ч төлбөр төлөхгүйгээр энэхүү платформын гишүүн болж ийн гэсэн үг. Учир нь та 590-ээр бүртгүүлсэн $100-оор нь таны үйлчилгээг хямдруулж байгаа, 490-ээр нь та дараа нь аялах гэж байгаа учраас хуримтлалаа үүсгэж байна л гэж ингэж ойлгох юм байна. За ингээд сар болгон $120-ыг хуримтлал дээр нэмэгдүүлэх үүргийг компани танд хүлээлгэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол дараа жил аялах гэж байна би одоо сар болгон $120-ыг хуримтлал дээр нэмэгдүүлээд өгье. Сар болгон таны хуримтлал дээр чинь $120 өгөөжийг нэмээд компани нийтдээ $240-ыг та бүхэн доор харж байна. $240-ыг таны дансанд нэмнэ гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол би нэг дахин нуглаад өгдөг долларын хадгаламжтай болчлоо. Гэхдээ энэ маань хатуу нөхцөлтэй өөрөөр хэлбэл зөвхөн аялал жуулчлалтад зориулна гэсэн ийм хадгаламжтай болчлаа гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр аялал жуулчлалын хадгаламж гэдэг бол бидний хувьд хамгийн сахилга батгүй хадгаламж байдаг. Өөрөөр хэлбэл өөр ямарваа нэгэн хэрэгцээ гарч ирвэл хамгийн түрүүнд аялал жуулчлалыг төр зур хойшлуулад хэдүүлээ хэрэгцээндээ мөнгөө өрчдөг талтай. Тийм учраас маш сахилга баттай ийм хуримтлал үүсэх боломж гарч ирж байна. Ингээд та анхны 490 сар болгон 120 гэж төлсөрөөд $1910-ыг 12 сарын хугацаанд та өөрөөсөө гаргаад төвлөрүүлсэн байж байна. Тэгвэл компани нэмж өгöd байгаа өдөр сар болгоны 120 чинь нэмэгдэх юм бол нийтдээ та өөрөөсөө гаргасан $1910 дээр нэмэх нь $3370 болчихсон байна гэсэн үг. Тэгэхээр $3370-ын $1910 нь миний гаргасан мөнгө, үлдсэн нь миний хадгаламжийн өгөөж гэдээ ойлгочиход бол шууд ойлгогдож байгаа хаа гэж би бодож байна. Тэгэхээр хэдүүлээ компаниар өсгүүлээд авсан энэ хадгаламжийн өгөөж өөрийнхөө мөнгөтэй нийлүүлээд $3300 жилийн дараа буюу 12 сар хуримтлуулсны дараа 100% үрэх эрх нээдэж байгаа. За 3 дугаарт нь Travel Advantage application-аас та бараа бүтээгдэхүүн үйлчилгээ, буудал, дата симч гэдэг юм уу те круиз аялал, хөтөлбөртэй аялал, за лайфстайл мод дэлгүүрээс бараа захиалснараа та шууд travel кредитээр шагнагдаад явдаг. Бид нар travel кредитийн кредитийн хамгийн шилдэг жишээг номингийн картаар мэддэг те. Номингоос бараа авах болгонд дараа нь зарцуулах эрхтэйгээр дахин таны дансанд мөнгө үүсч идэг шүү дээ. Тэгэхээр travel кредит гэдэг бол 100 travel кредит нь $1 гэсэн үг байна. За бид нар ч гэсэн Дубайн аялал захиалахад шууд travel кредит ороод ирж байгаа $10 тэнцэх хэмжээний, за цаг захиалахад $20 тэнцэх хэмжээний travel кредит ороод ирсэн. Харин дараагийнхаа Вьетнамын аяллыг захиалахад тэр $30 би шууд төлбөртөө төлөөд ингээд аялчихсан гэсэн үг байна шүү дээ. За дээрэс нь 30-аас 60% хямдрал гэж те 2 сая зочд буудлаас та маш өндөр хямдралтайгаар буудлах боломжтой. Сая бид нар Бээжинд хан дээр 300 йон гэж бичсэн байгаа буудалд аппликейшнаараа захиалсныхаа төлөө 150 йоноор орж байгаа. Тэгэхээр та бүр тал мөнгөний төлөхгүйгээр хэмнэх боломж олдож байна гэсэн үг. За мөн лайфстайл мол гэдээ миний танилцуулж ирсэн түрүүний дэлгүүр маань биднэрт бүр 60-70% хямдралыг санал болгодог. Жишээ нь миний харж ирснээр $15,000-ийн Balenciaga-гийн цүнх $4,700 болчихсон байж байгаа жишээ нь. Өмнө энэ $4,700-аас та өөрийнхөө хадгаламжнаас бас тодорхой хувийн төлж болно гэсэн үг байна ш. Дээрээс нь хөнгөлт эдлэн. Тэгээ дээрээс нь компани өсгөөд өгсөн хадгаламжийг үйлчлэгээндээ ашиглана гэсэн үг байна тий. За ингээд хамгийн чухал үйлчлэгээ бол би нөгөө хадгаламж үүсгээд байгаа нийлбэр дүнгээрээ $3,370 болчихсон байгаа мөнгөө 100% төлбөр төлж хөтөлбөртэй аяллуудад гэр бүлэрээ нэг өрөө захиалан аялах боломжтой. Тэгэхээр та өнөөдрөөс эхлээд хадгаламж үүсгий 12 сарын дараа гэр бүлдээ сюрприз барья гэж бодож бас болох нэ. За ингээ өнөөдөр би та бүхэндээ гишүүдийн давуу талаар мэдээлэл хүргэлээ. Дараагийн видеон дээр би энэхүү платформыг ашиглан та хэрхэн аялал жуулчлалын компани захирал болж өөрийн бизнесийг босгох вэ гэдэг маш онцгой мэдээллийг хүргэх болно. Дараагийн видеон дээр тантай уулзъя.